Сайн байцгаана уу? Отоко Flow байна. Өнөөдрөөс хэдүүлээ нэг гоё юм туршаад явъя. Үзсэн бол хэдүүлээ лайка дараад заавал нэг комент бичиж үлдээгээд явцгаая. Та нарын бүх комментиг уншдаг гэдэгт та нар итгэж болно. Сцен эхлэхдээ Рулак бодлогошрон зогсноо. Түүний бодлогоширсан царайг харсан Брочил эрхэм та юунд ингэж их санаа зовн бодов? Тийм хэлтэй байна уу? Брочил тэр хүүхдийн тухайд Френтиагийн талаар чи юу гэж бодож байна? Френти авахын тухайд түүний гайхмаар ухаалаг сэргэлэн гэж бодож байна. Би нэг л мэдгэд түүнийг ухаалаг байдлыг биширдэг болчихсон байсан. Тийм ээ, би ч бас адилхан. Нас ихэх тусам намайг юу ч гайхшруулахаа болно гэж бодсон. Харин үнэхээр гайхамшигтай байлаа. Бусад хүмүүс ч гэсэн таалагдахын аргагүй тийм л нандин охин болжээ. Эстрэ хоёр санал болгосон загтлыг тэтгэлэг авахчт нь хангалттай болчихно. Тос зарсан орлогоороо өөрийгөө хангалттай санхүүжүүлээд явчих чадах байх. Тэр охин надтай гэрээ ийсэн гэхээр л үнэхээр ухаалаг байгаа юм да. Үүн дээр санал болгож би ногдол ашигын харьцаа нь үнэхээр үзэсгэлэнтэй. Үнэхээр үндэслэлж бодсон ч аргагүй харагдсан. Энэ олон жилийн дараа ямар их гэрэлтэж байгааг хардаа. Түүний ачаар Ламбарди гэр бүл ирээдүйд гэгээтэй байна гэдэгт би итгэлтэй байна. Тийм ээ. Ламбардигийн ирээдүй үнэхээр гэрэлтэй байгаа. Гэбэжэтэл мань Каригийн эрхэмтэй галахан буюу аав нь охиныхоо зөвлснөр очиж уулздаг. Энэ юуны тухай байв гэвэл дээрийн охиндоо хэлээд исэн бизнес санаагаа Каригийн эрхэмтэй зөвлөлтгөр болсон байдаг. Каригийн бол үнэхээр ухаалаг хүн. Тэрнтэй хамтарсан галахан амжилтанд хүрэх нь бол баараггүй үнэн гэдэг нь харагдж байгаамаа. Ямар нэгэн үйл ажиллагаа заавал нэгэн алдаа дутагдaltaй болдго нь жам. Амжилтанд хүрсэн хүнийг асар олон алдсан хүн л гэж хэлдэг. Манай галахан дотроо алдчлаа да. Энэ ямар юм болчихвоо? Учир дутагдaltaй төсөл бариад ирсэн болохоор ямар нэгэн буруу байсан болов гэдэгс. Үнэхээр гайхалтай санаа байна. Гисэн хэдий ч дөрв бүлгмийн эзэн тань дээр байнга ирдэг гэж сонссон. Энэ төслийг түүнтэй хамт хийх үү? Тийм бишээ. Энэ үнэхээр миний биетан хийхээр төлөвлөсөн бизнес. Тэрв тийм бол та энэ бизнесийн талаар дөрв бүлгмийн эзэн эсвэл гэр бүлийн хэн нэгэнтэй зөвлөлдөж мэдээлэл өгсөн үү? Би театр хийсэн. Гэхдээ хүүхэд эмчэнд тэр тоохгүй бах уу? Та анхных нь дөрв бүлгмийн эзний хувьд би өөрөө тусдаа бизнестэй болно гэдгээ л хэлсэн. Яг ямар бизнестэй болох талаар огт хэлээгүй байгаа. Ордонд танд ямар нэгэн зүйл болоо юу? Тийм ч настай байгаагүй л дээ. Хатан надад тийм ч дуртай биш болов та. Дөрв бүлгмийн ард Агнес гэр бүл байдаг. Харин Агнес гэр бүлийн ард хатан байдаг. Тиймээс миний бизнесийн талаар мэдхийг хүсвэл хатан л тэрийг мэдхийг хүсэж байгаа л гэсэн үг. Би найдваргүй хүн байсан ч ямар ч эргэлзээгүй Ламбарди аавынхаа хүн мөн. Би танд баталж байна. Корей фантанелийн бизнес бол Агнес гэр бүлийн төлөөх бизнес байсан. Энэ бол сүүлийн ажил. Тэгээд дотор нь бол бодчлоо юм л да. Мэн Кариг энэ бол 3 дахь хүүхдэлтэй. Тэгэл ихэвчлэн би харж байгаагүй. Дандаа ном уншаа сууж идэг. Эсвэл өөрөө ном бичээ сууж идэг. Тийм л номоо хүүхдэл байсан да. Одоо харин хүүхэд том болж тэ. Гэхдээ энэ бизнес зоримог бизнес төлөвлөгөөг ганцаараа удирдах хийн гэсгээр энэ хэдэн 10 жилийн турш чимээгүй байсан нөхөр мөн гэж юу? Ойлголоо. Би танд дуртайя туслах болно. Тэгвэл надад нэг болцол байна. Намайг нэгтгэж зөвшөөрнө. Өшөөгөөрөө таасаа юу гэж хэлсэн бэ? Нуулгүй ирэхэд гаалахын эрхэм таны төлөвлөгөө үнэхээр гайхалтай байсан. Хэрвээ би таны бизнесийн амжилтын зах тухаас нь харвал гайхсандаа их атаархах байх. Тиймээс гаалахын эрхмээ та миний болцлыг зөвшөөрвөл таны хамтрагч болохыг минь зөвшөөрнө. Тэгэж хэлвэл Каригийн эрхмээ тантай хамтрах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Гисэн хэдий ч энэ бизнес Ламбардигийн нэрэн дор явагдахгүй. Харин миний хувийн хөрөнгө, миний хувийн нэрэн дээр явагдах болно. Таны хэлсэнчлэн энэ бизнес төлөвлөгөө өөрөө асар их нөөц болцоотой байна. Танд илүү их мөнгө хэрэг болох уу? Миний хувийн хөрөнгөч бас нэмэрлүүлэх овоо гэдэм болоод гараад ирэх байх. Тийм бишээ хангалттай. Тийм бол хоёулаа ногдол ашигын харилцаагаа ярилцаж эхлэе. Тэгэл хоорондоо 50-50 ч юм уу 70-30 ч юм уу тийм харьцаагаар тохиролцоод яг ямар хэд харилцаатай гэдэг нь энэ бол тодорхой бос байж байгаа. Юутай ч тэр хоёр хамтрахаар болоод дуустдаг. Тэгээ маань Каригийн дотроо бодож байгаа юм л та. Энэ гаалаахан өөрөө над дээр ирэх хүн биш те. Ямар нэгэн хүн надлаа чиглүүлсэн байна. Таныг надаас зөвлөгөө авахыг санал болгосон хүн хэн бэ? Эцсийн таныг энд сайн дураараа ирнэ гэж бодсонгүй. Энэ бол миний охины ач. Миний санаа зовж буйг сонссон даруйда тантай уулз гэж хэлсэн юм. Тэр таныг их мэдлэгтэй гэсэн. Тим насны хүүхэд ямар ч хүүхэд их бодлогогүй хэлж байдаг. Гээд байсан ч дотроо бодлого нь тим насны хүүхэд ихтэй арай л өөр байна. Өмнө нь хийхдээ нэг номны зохиолчийг эрэгтэй юу эмэгтэй юу гэхэд эмэгтэй гэд миний ч анзаараагүй зүйлийг хэлсэн. Дараагаар нь мотор сэлбэр хийж үнэтэй чимэглэл авсан. Энэ бүрээс бодож үзэхэд Френти авахаа хөндлөнгөөс оролцоход Корей фантанелийн бизнесийн чиглэл өөрчлөгдсөн. Бас Френти авахаа миний байснаас их юмыг бодсон байж ч магадгүй юм. Сцен солигдоход Мантя болон Лорена хоёр бие биенийхээ үсийг сүлж өгөөд байж идэг. Ямар үнцгсэнтэй харагдаж байна. Чамд улаан үнхээр зөгч байна. Баярлалаа Лорена. Чамд цагаан гайхалтай харагдаж байна. Үннээсээ хэлж байна би. Өчигдөр тэр яг л
сарнайн цэцгийн сүнж шиг байсан. Харин өнөөдөр би 5 дугаар сарнайн цэцгийн дагныг харж байгаа юм шиг л харагдаж байна. 5 дугаар сарнайн цэцэг нь одоо дагна гэдэг нь цав цагаан харагддаг. Үнэхээр үзэсгэлэнтэй хэлж байгаа юм. Эхнийх нь улаан сарнай, дараагийн шар сарнай гэх мэт явсаар байгаад 5 дахь нь цагаан сарнай байдаг гэж таарад байгаа юм л да. Энэ хоёрыг ингээ яриа сууж итэл энэ бол хичээл дээрээ байж исэн гэдэг нь тодорхой болно. Тэгээд сүүлийн хэд хоног нь дарааллаад мань Керригийн нэрхэм Вантяг байнга ажиглаад байсан шиг харагдаад байгаа юм л да. Вантяг тэр нэг юу санагдаад би ямар нэг юм алдаа хийсэн болов? Энэ яага намайг дагаад байна? Яага намайг ажиглаад байна гэсэн байдалтайгаар нөгөө хүнийг ажиглаад байгаа юм л да. Явхад нь хүртэл өрөөрөөгөө буцах гэж байна уу? Тийм ээ. Хичээл дууссан болохоор тэгвэл тантай хамт ярий. Яагаад нөгөө би хүсэхгүй байна гээгүй юм шүү. Гаалахын эрхэмтэй уулзалттай хэрвээ та бас оролцохыг хүсвэл гэж хэлэх гэсэн юм. Энэ гарцаагүй аавын бизнес төлөвлөгөөтэй холбоотой. Ямар ч тач энэ талаар сонсох нь надад үнэхээр хэрэгтэй байгаа. Мэдээж одоо хоёлаа явцгаая. Тэгээд хоёр тал ер нь бизнесийнхаа төлөвлөгөөний тухай ярилцсанаа. Мань тя болохоор тийм чимээгүй ажиглагчийн байр суурнаас суусан шигэ юу болоод байгааг ажиглаж суuna. Энэ бизнес нь болонгуудаа энгийн иргэдэд хүртээмжтэй бизнес болгоосоо гэж манай гаалахан хүсэж байгаа хамгийн гол нь. Тэгээд манай хэд болонгуудаа энгийн иргэдэд хүртээмжтэй болгохын тулд фестлот гэдэг тийм ядуусын ороллын зах гэх юм уу? Ямар ч тач язгууртнууд бол очтгүй нэг тийм энгийн иргэдийн олноор үргэлжлүүлдэг. Одоо манайхаар бол нэг нарантуул хавцааны нэг тийм газар дэлгүүр байршуулахаар болж байгаамаа. Дэлгүүрээ энгийн иргэдтэй ойрхон нээж байгаа юм нь шалтгаан нэгт язгууртнуудын байдаг газар нэгт үнэтэй. Хоёрт язгууртнууд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг шинээр бодлоод авчдаг. Тэгээд эдний бизнесийн яг гол учир нь юу вэ гэвэл бэлэн хувцсны брэнд. Дээр үед хүмүүс нэг бол өөрсдөө хувцас оёод өмсчдөг, нэг бол ойдлчин цахилж оюулдаг л байсан. Энэ нэгт асар их хугацаа шаардна. Хоёрт тэр дороо хувцас судалдаж авах ямар ч боломжгүй байсан. Энэ үеийг л өөрчлөх гээд байгаа хүмүүс бол манай гаалахан байгаа юм л да. Тэгээ энэ төсөл нь болонгууд өндөр чанартай барааг хүсдэг язгууртнуудад бол угаасаа нэг тийм чиглэх нь өрөөсгөл үзэгдэл. Тэгэд энд давхар өөр юу байдаг вэ гэвэл энгийн иргэдийг худалдан авах хүслийг өдөөх. Худалдан авах хүсэлгүй бол тэр бизнес бодлого дампуургал болно. Тэгээ ягаад энэ цаг үед ингэж байгаа вэ гэвэл даав хүртэл гараар нэгтэг. Ягаад гэвэл 20 дугаар зуун гарахын наах нь 1800 1900-аад оны үед л уурын хөдөлгүүр зохион бүтээгдэж даавыг олноор нь үйлдвэрлэх боломжтой болж исэн. Харин энэ цаг үе болонгуудаа дундад зуунтай ойролцоо байгаа болохоор энэ дахиад 200-аас 300 жилийн дараагаар л тэгж хөгжнө гэсэн үг. За цаашаага үйл явдалтай орцгоё. Эдгээр яаж хүслийг өдөөх талаар бодноо. Тэр нь чанартай бүтээгдэхүүн. Одоо хүртэл бидний чанартай бүтээгдэхүүнд илүү их анхаарал өгдөг. Яг эдгээр тэрнийг барьж авъя гэж бодоод байгаа. Хямдхан ч гэсэн чанартай. Тэгээд бас одооноос эдгээр дэлгүүрийн дотоод засал гэх мэтийн захиалга гэх мэтийн бүх зүйлүүдээ одооноос ярилцах болно. Энийг сонсч исэн мань та. Гэхдээ энэ хэрвээ би байсан бол дургүй байх байсан. Керригийн нэрхмээ хэлсэнчлэн бүтээгдэхүүнүүдийг чанартай материалаар хийвэл жилдээ нэгийг эсвэл бүр амьдралынхаа туршид ганцыг худалдан авах боломжтой болно. Хэрэг би ямар нэгэн хувцсыг онцгой гэж үздэг байлаа гэхэд өөр хин нэг нь надтай ижлэхэн хувцс өмсвөл бухимдахгүй гэж юу? Аав олон хүн амархан худалдан авч өмсөж болох хувцсыг ихээр зарахыг хүсэж байна гэсэн. Гэхдээ хэрв таны төлөвлөгөө өөрчлөгдвөл аавын зорилгыг бүрэн өөрчилнө. Ягаад гэвэл чанартай материал үнэтэй болохоор хүн олныг худалдаж авч чадахгүй л гэсэн үг. Тэгээд илүү гоё үнэтэй хувцсны хувьд эрдийн хүмүүс хувцс худалдаж авч өмсөх нь хөвчний дараагаар тэдгээр зүйлүүд рүү шилжиж болох юм. Би Ферентиатай санал нэг байна л да. Гэхдээ та ямар бодолтой байна? Керригийн нэрхмээ. Тэгсэн чинь Керригийн нэрхэм мань Ферентиал амар эвгүй харж инээмсэглэснэ. Яваад өгдөг. Мань Ференти яаж чарсан жижигтэй байна да. Инээмсэглэж байснаас нь хойш түүний ааш харансан өмнөх байдлаасаа тээс өөр хүн шиг болчихж. Керригийн нэрхэм юу игээд байгаа юм бол гээд байж итэл мань Ференти нэг номын сан ороод ирдэг. Тэр номын сан гэх юм уу хичээлийн байр гэх юм уу нэг юм газар ороод ирдэг. Тэгээ тэр нь бидний хичээл үн үздэг байл байсан л та. Тэгээ ороод ирсэн чинь хоёр их рүү тайрчвал арайна хаччихв. Хинч байхгүй ах юм гэ гайхаад байжсэн чинь Керригийн нэрхэм гинт ардаас нь гарч ирнэ. Хичээл туслагчсныг би урьдчилаад хэлчихсэн байгаа. Би тантай ганцаарчлан ярилцахыг хүссэн. Бүдүүдэг байдлыг минь өршөөгөөрэй. Ойлголоо. Гэхдээ та надад юу хэлцгийг хүссэн юм? Та энэ зүйлийг таньж байна уу? Ягаад Эстрагийн тос би яаж мэдэхгүй байх вүлээ? Тийм ээ. Энэ бол Эстра гүнгийн тодорхойлогдох захидлыг авахын тулд хийсэн зүйл. Түүний авьяас чадвар анх анзаарч зөвлөсөн хүн нь та зөв үү? Эстрагийн хувьд ичмээр юм аа. Тэр үнэхээр гайхалтай. Би өвөөдөө ердөө товчхон тайлбарласан л төдий. Тэгвэл та үүнийг ч бас мэдэж байгаа юу? Тэр тосыг бүтээхээс хэдхэн хоногийн өмнө омел имж муухай авьяастай байсан илт байсан. Өмнө нь тэр хайртай шавьтай шаваараа бахархан ярьдаг байсан ч одоо харин ил цагаандаа шүүмжилж
Ференти авахаа Эстрэг бүрэн уруулчихлаа гэж хэлж байсныг би сонссон. Яг уу эрхэмдээ стил тосыг худалдан авахаа зарласны дараагаар тэгхэр болсон байж болох юм. Хачирхалтай биш гэж юу? Эцсийн эцэст дөнгөж 8 настай Ференти авахаа хэрэг та эрхэмдээ товчхон тайлбар өгсөн үнэн бол хүүхэд шиг уурлавч бухимдсан гэж бодох нь хэвийн зүйл байх. Бодоод үзэхэд энэ Корей фентanyл бизнес ч мөн адил. Анхнаасаа ямар ч төлөвлөгөө байгаагүй. Ямар ч ашиг олно гэдэг бодол байгаагүй. Гисэн хэдий ч та нэхэмлийн мэдлэгтэй гаалгын эрхмийг цэвэр тохиолдлоор татан оролцуулснаас хойш энэ бизнес урагшлах нь маш хурдан өөрчлөгдсөн. Тэртээ тэргүй тэнд бүгд цуглах байсан штэ. Зүгээр л санамсаргүй тохиолдол байсан. Тэгвэл 7 хоногийн өмнө гаалгын эрхэм ажил хэргийн уулзалт хийхэд та миний бодлыг эсэргүүцэх үед ч бас санамсаргүй тохиолдол байсан уу? Тэр үед л ойлгочихсон байсан бололтой. Түүний ердийнхөөсөө өөр тэнэг зүйл хэлсэн шалтгаан нь миний хариу үйлдэлийг шалгах гэж байсан байх нь. Дүр эсэх шаардлагагүй болчихлоо. Амар. Зөө бүх зүйлийг та таамаглчихжээ. Тэгвэл гисэн хэдий ч чиний оролцож байгаа хувцсны бизнесийн төлөвлөгөө бүхэлдээ аавын минь санаа. Би зүгээр л аавдаа чамаас зөвлөгөө авал гэж хэлсэн. Тэгэл болоо. Тийм гэж юу? Тэгвэл гаалгахан эрхэм та яагаад намайг сонгосон юм? Учир нь чамайг бизнест оролцох боломжийг алдахгүй гэдгийг мэдэж байсан юм. Хэрв чи илүү хүсэл эрмэлзэлтэй байсан бол бизнесийн сайн түнш байсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо харал та. Тийм зүйл болоогүй байна гэж юу? Тийм ээ. Гэхдээ хэрэг бүх зүйл таны хэлснээр та яагаад чадвараа ил харуулахгүй байгаа юм? Гэр бүлийн цөөн хэдэн хүн тантай муухай харьцаж байсан гэж сонссон. Гисэн хэдий ч хэрвээ та эрхэм дээдс танд ямар илүү их потенциал байгааг үүнийг харуулах шаардлагагүй байсан гэж юу? Цаг нь арай болоогүй байна. Юу гэсэн үг вэ? Энэ удаад асуулт асуух болно. Энэ гэр бүлийн тэргүүний байр суурийг зөвхөн чадвар амжилтаар амархан олж авч болно гэдэгт итгэлтэй байна уу? Мэдээж үгүй. Гэхдээ түүний хүч чадал байхад эрхэм дээдс олон нийтийн дэмжлэг авах нь илүү амархан байхгүй гэж юу? Гисэн хэдий ч энэ утга учиртай. Одоохондоо залуу аамын ч нэр хүн тутмаг байгаа. Ийм байхад өвөөгөөс өндөр магтаал хүртсэн ч гэсэн намайг хорлох гэсэн санаатай хүмүүс алга болно гэж юу? Ференти авахаа. Тэр түүнийг аль хэдийн тооцоолчихсан байна. Кэригний хичээлийн үеэрх миний 2 дахь үнэлгээний хариултыг санаж байна уу? Худалдаачин хүний хамгийн үнцэнтэй хөрөнгө бол хүмүүс. Би эрх мэдэлд гарахаасаа өмнө өөрийн итгэж болох хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлмээр байна. Би өөрийнхөө үн цэнийг үргэлж баталж чадна. Гэхдээ би зүгээр л энэ бүхний хийх чадвартай гэж хэлүүлмээргүй байна. Хэний ч үүсгэж чадгааргүй байр суурийг хүсэж байна. Хэрвээ би өөрийгөө үн цэнтэй гэдгээ нотолж байгаагаас надаас өөр хэнийг ч Ломбарди гэр бүлийн дараагийн тэргүүн болгож чадахгүй болтол өөрийгөө би харуулмаар байна. Хэрвээ би визийн талд орж төлөлгөөг чинь өөрчлүүл яах вэ? Дими юм. Тим тэнэг зүйлийг та хизээж хийхгүй. Эцсийн эцэст та Ломбарди тайртай штэ. Өмнөх амьдралд өвөөг өнгөрсний дараагаар Фидель корпорац өөрийн гэсэн бие даасан байдалтайгаар болсны дараа маш хурдан өсөж олон таамаглалыг гарч байсан. Үйлдвэрлэл нь аимшигтай удаашралд орсон Ломбардигийн гол бүлгэн Фидель корпорацтай хийсэн хилцээрийн улмаас хямраллыг даван гарсан. Мөн эзэнт гүрний шүүхээс барьцаанд авсан Сержийн гудамжийг эцэст нь цуслах төлөвлөгөөтэй байсан. 100 яриагаар бол Улакийн дор ажиллаж байсан боломжийг ашиглахыг зорж байсан гэдэг. Гэвч Фидель корпорац хизээш Ломбарди бүлэгмийн гол бүс рүү дайрч байгаагүй. Тухайн үед намайг хөөсөн болохоор яг юу болсныг би сайн мэдэхгүй байна л та. Гэхдээ Кэригийн тустай амжилтанд хүрсэн ч Ломбардид үнэхээр тусалж байсан. Магадгүй миний 2 гэр бүл ердөө 2хан жилийн дотор сүрсэн биш. Харин түүний очоор 2 жилээр илүү урт оршин тогтносон баш таарна. Гэж байтал Кэриг нь би танаас нэг зүйл гуймаар байна. Гуй. Намайг өөрийн хүмүүсийн нэг болохыг зөвшөөрөөч. Ойлголоо. Гэсэн ч одооноос эхлээд юмс хэцүү болж магадгүй шүү. Сцен солигдож манай Тя болон аав нь аль нь гоё хувцас өмсч эхэлнэ. Ямар нэгэн том арга хэмжээнд оролцож байгаа бололтой. Тэгээ манай Тя айгүй хөөрхөн юм сонгоол. Аав нь миний Тя ямар ч үзэсгэлэнтэй юмтэй. Ман ямар ч хөөрхөн юмтэй гээл тэрч авсан шигэ. Эдний гэр бүлээс эцэг хүний хайр, инрэл, охин хүний эцгээ хайрлах хайрыг ер нь бол мэдрэгч байгаа амар гоё байгаа юм л да. Энэ болонгуудаа ямар нэг үйл явдал бэ гэвэл ер нь Ломбардигийн ер нь хоорондоо уулзалтдаг. Тэр уулзалтаараа бөөнөр уулзалтаараа ямар нэгэн тийм чухал асуудлууд хилцдэг юм байлээ л дээ. Тийм болохоор 3 сардаа ч юм уу 6 сардаа нэг удаа тэгж бөөнөрөө нэгж уулздаг. Тэр үйл явдалд нь үдшилэг маягийн юм зохиодог. Тэрэнд нь оролцохоор манай Галаган болон Тя хоёулаа явж исэн. Ингээд явж байхад замд нь Кэриг нэрхэм тааралдаад Галаган
Хоёулаа хувцсны дэлгүүр рүүгээ явж ямар нэгэн зүйл ярилцах юм байна. Айгүй чухал юмнууд аа. Энэ бол 10 хоногийн дараах асуудалтай холбоотой гэдэг. 10 хоногийн дараа эдгээр өөрсдийн гэсэн хувцсны дэлгүүрээ нээх гэж байгаа болохоор тэгж байгаа юм. Ер нь бол ямар нэгэн шин юм нээхийн өмнөхөө айгүй завгүй байдаг да. Угаажирчгаас ахуулаад зөндөө юм тохижуулах ажиллагаараа бүх зүйлийг тгээс эхлэхээр айгүй их юм шаарддаг. Яг тэрнтэй адилхан асар их болон төлөвлөгөө боловсруулахын шаардлагатай байгаа. Тэгээ манай хүн чинь аав нь яваад ирээ гэсэн. Аваатаа болгоомжтой яваарэ. Би таныг хүлээж. Нээх яраадах хэрэггүй шүү гээл. Наа таа чин нэх хөргөн дуу аялал. Миний аав одоо л ингэж амжилтанд хүрэхэндээ гэж бодоод алхаж идэлгийн тойноос нэг хүн урж ирээд мөрөгчдөг. Мөрөгчөөд бүр уушлаарайч гэж асуусан. Энэ хэн байсан бэ гэсэн чинь Жанет авах нөхөр байсан маа. Тэгэл манай тайчин гинт босч ирээд гайхаад яагаад яваадаг вэ гэд. Тэгсэн чинь хоёр ихэр буюу хүүхдүүд нь гарч ирээд чи зүгээр үү бэртсэн үү? Аав чамайг хараагүй баха. Хурдан орцгоё. Ямар нэгэн зүйл буруу болсон юм уу? Юу болсон юм болоо? Яг л тэр надад дуурлаад байгаа юм шиг байх юм. Чамаас болоогүй үнэндээ манайг үеэлүүд тийм ч дуртай биш. Юу гэсэн үг юм бэ? Нөгөө Ферентиад хэлчихээ. Тийм ээ тэр ч зүгээр байх л та. Чи мэдэн дээ. Манай аав Ламбардынхныг үзэн яддаг. Юу? Тэр айл тэнэг ядаргаатай хүмүүсээр дүүрэн гисэн. Гэхдээ Ферентиад тэдний нэг бишээ. Тийм шүү. Хиндэж хэлж болохгүй шүү заа юу. Аав энийг шүүлцэн ирчүүдийн дундах нууц гисэн. Мэдээж би хиндэж хэлэхгүй. За тэгвэл орцгоё Маш олон амттай зүйл байгаа гэж найдаж байна. Тэгээ манай хүн ч дотроо бодож байгаа юм чинь. Шүүлцгийн ирчүүдээ. Ягаад манай авгыг чиг үнсээл амар гоё дотн байдаг байсан. Хүргээ ах минь ийм болчихв. Авгыг чэнэт үнийг мэддэг болов. За нэг илүү тутын бодоод явах те. Ер нь эцэц тэд нэр тим дүр эсгийн оронд бараг салсан дээр те. Энэ шэнэт ихч бол хатуу эмхтэй, ухаалагч эмхтэй. Тэгээ шүүлзээр дутаад ах юм байхгүй. Шэнэтийн нөхөр буюу манай тягийн хадам ах Вистен шүүлцэн Ламбардид хүргэн болж орсон. Тийм болохоор тэр Ламбардыг их нэрийг ч аваагүй. Тэгсэн мөрлөөс олон нийтийн өмнө Вистанд Ламбардыг гэж танилцуулдаг өөрийгөө. Ягаад гэвэл Ламбардид өөрийгөө хамаатуулах гэж тэгдэг. Тийм ч учраас би түүнд огт эргэлдэж байгаагүй. Одоо би итгэлтэй байна. Өмнөх амьдралд авах эгчийг салгах үед ямар нэгэн зүйл болсон. Гэ байж итэл гинт усан үзэм аваад нүүрлүүн шиддэг. Хин байсан бэ гэж гайхаад байсан юм байна. Бэлгсак байдаг ойлгомжтой. Тэр нэг хамгийн тэгбүү хоёр шүү дээ. Бэлгсак болон түүний дагуул хоёр чинь. Нөгөө хоёр чинь тягаар тоглосон шигэ. Тэр чирээний ардах ёс зүг суралцаагүй болтой. Тийм бидтэй аха. Гэлсч бүх хүмүүс мань тяалуу. Түүнийг ийм болох болохоор нь тэр их хүмүүжлгүй юм аа. Гаалхан энэ тэрүүгээр тэнэж явахын оронд охиндоо боловсрал анхаарах цаг болсон болтой. Би сайн багш танилцуулж өгч болно шүү. Гээл тэр шүүлц мүлцэд бүгд нийлж байгаад манай театруу дайраад байгаа байхгүй аюу зөө. Ер нь бол нөөний бэр мэр хатам ахмах бүгдэнд нийлж байгаа л манай теаг жоохон гоошлоод байгаа. Манай теаш дотроо аваадаа л энэний хариуг заавал авна да. Гэхдээ өвөгийн юм тэтэнтэй маргалтах нь тэнэг хэрэг. Теаг хамгаалахаар шанайтагч сүүлд эзэн хааны өмнө нүмерхтэйгөө орооцолж бүдэрч унсан гэж сонссон Бэлгсакийг энэ явдал Ферентиаг төрхөөс өмнө болсон л доо. Тийм болохоор тэр үед байсан хүмүүс бүгд гайхсан. Тэгсэн чинь мань Агнес гэр бүлийн нөгөө тарих угаадаг Визийн тархийг угаадаг нэг эмэгтэй гарч ирэнгүүтээ хатам ихчээ яагаад та үнийг сөхөж байгаа юм бэ? Хүүхэд эзэн хааны өмнө зогсоод сандрах нь мэдээжийн зүйл биш гэж юу? Танай хүү ялангуяа ёс суртахууны хичээл дээрээ сайн гарах хэрэгтэй. Гисэн ч аль хэдийн бүгдийг нь мэддэг гэд хичээлээсээ зугцаар л байгаа. Би түүнд илүү хатуу хандах ёстой байсан юм гэж бодож байна. Бэлгсак өөрийгөө ичгэртэй байдалд оруулсаар л байна. Тэгсэн чинь Виз хүүхдээ өмөрөх гээд. Хүүхэд алдаа гаргаж болно шүү дээ. Эцээцэд хүн алдаа гаргаж байж сурдаг үсттэй. Чиний зөв. Тэр хүүхэд учраас алдаа гаргаж болно. Аавыгыг шанаад үнэхээр ухаалаг, үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Тэгсний манай хоёр их ирч. Тэгэхээр ийм зүйл болсон байх нэ. Бэлгсак бүх хүний өмнө их чанга унсан байх нь. Өвдөөгүй юу? Бэлгсак чи үргэлж өвдөхөөс өөлдөг байсан биз дээ. Энэ үнэхээр ичмээр байсан байх та. Гээл манай Бэлгсакийн нүрийг бол жинхэнэ шарж өгч байгаа маа. Манай таа чи шангаа ингээ хөрчиж дээ. Гээл инээсэн шиг. Айгүй хөөхөн эднийхэн ч юмас. Бэлгсак энэ янзаараа гэр бүлийн дог тухуу болох нь. Явж гаалахны хагас цус тохны өмнө шүү. Ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй. Аваа танд дар сундаглаад өгье. Тэгдэ Бэлгсак хангуугийн амтрагч болсон. Бүгд таны авч гавьяа биш гэж юу? Та Бэлгсакийг онцгойлон ийм зүйл хийж өгсөнд маш их нэр төрийн хэрэг. Таны ачаар Бэлгсак 11 нас хүрэхийг хүлээхгүйгээр ордонд орох боломжтой боллоо. Өдрүүлэх хэрэггүй дээ. Үүнийг зүгээр л төрсөн өдрийн өрчилсөн бэлэг гэж бодчих болно. Гэхдээ ордон Ламбарди шиг биш шүү. Тиймээс тийшээ явахдаа маш болгоомжтой байх ёстой. Битгий санаа зовдоо. Аав, Бэлгсакт онцгой анхаарал хандуулж байгаад хараад хатан түүнийг хамтрагч болохоор сонгосон. Тийм байхад ордонд хэн Бэлгсакийг доортох уу хийж зүрхлэн гэж өвөө юу гэж хэлэх гэснийг ойлгоогүй бололтой. Аргагүй л манайгүй юм да. Сүүлийн үед хичээлдээ ердөөсөө суухгүй
чадахгүй байсан нь ийм учиртай байж л дээ. Тэр хугацаанд ордон орж гараад байж л дээ мушаар чинь. Гэхдээ хааны гэр бүл хамтрагчийн тухайд энгийнээр хэлбэл тэд хааны гэр бүлийн тусгай хамтрагчид гэсэн үг. Хаан улс төрийн талаас нь харвал ирээдүйд эрх мэдлийн хүчийг баталгаажуулж байгаатай нэг жил. Ялзарсан алимны юун сайхан байх вүлээ дээ гээл манай тяач нотроо бодсон шигэ. Тэгсэн чинь Френтиа за өвөө наашаа хүрээдэр ягаа намайг дуудсан юм бол энийг чамд 8 насны төрсөн өдрийн бэлэг болгоод чамд зориулсан хувийн номын сангийн түлхэр өглөө. Гэхдээ энэ биш шүү дээ. Өвөө миний төрсөн өдрийн бэлгийн хүслийг биелүүлэх ёстой байсан биш гэж юу? Марчихсан л гэж битгий хэлж ирээ дээ. Өвөө энэ бэлгийг бэлтгэхийн тулд хувьдаа их удаан ажилласан шүү. Одоо өгч байгаад минь уушлаарай. Ойлголоо. Тэгэхээр энэ түүний хэлээдсэн бонус нь байх нэ. Үнэхээр их баярлалаа өвөө. Би хичээнгүүлэн суралцаж маш олон ном унших болно. Ойлголоо. Хэрвээ нэг юм хэрэгтэй болвол брочл эрхэмт хэлээрээ. Тэгэхээр энэ чиний нууц газар болох нэ. Түлхүүрэн ч гэсэн алтаар хийсэн бол айгүй гоё ялалцж харагдаж байна. Дараа нь та нарыг өрнө. Үнэхээр үү? Ингээд гаалахан чи дээдсийн хүрээллийн дунд нэгэн сургалт тараад байгааг мэдсэн үү? Юу? Чамайг нэг ч худалдааны газар олж чадаагүйгээсээ болоод жирийн иргэдийн зах дээр дэлгүүр нээж байгаа гэж байна лээ. Чи Ламбардгийн хувьд ичихгүй байна уу? Би ч бас сонссон юм байна. Манай хадам дүүгийн сонголт учраас би хүндэтгэх ёстой гэсэн. Гаалахан хэрвээ танд хөрөнгө мөнгөний дутагдaltaй байгаа бол бидэнд хэлэхгүй дээ. Хэрвээ та манай гэр бүлийн хүчийг ашигласан бол Ситах гудамжинд амархан дэлгүүр нээж боломжтой байсан штэ. Энэ Ситах гудамж гэдэг нь зөвхөн баячуудын байдаг гудамж. Өмнө нь миний хэлээд байсан гудамжнаас арай илүү дээд зэрэглэлийнхэн дүүжилдэг. Одоо манайх бол Шангрила ч юм уу тэр авц их дэлгүүр ч юм уу тийм гоё газар аа л гэсэн үг. Анхаарал тавьж байгаад баярлаа. Гэвч би үнийг гэр бүлийн дэмжлэггүйгээр өөрийн хүчээр босгож байгаа. Гэхдээ сэтгэлийг минь тань үнэлж байна. За хэрвээ нэмэлт хөрөнгө хэрэгтэй бол надад хэлээрэй. Би чамд зээлдүүлж болно шүү. Гаалахан би чамайг ажиглаж байх болно. Рулакийн чамайг ажиглаж байх болно гэдэг үг нь чамайг ирээдүйд хэр амжилттай байхыг чинь харнаа. Чамайг дараагийн гэр бүлийн тэргүүн болох потенциалтай юу гэдэг чинь харнаа л гэсэн утгатай. Энийг цансаад за бүгдээрээ хундаг турлахцгаая. Манай нөгөө нэг шүүлз гайхаж байгаа байхгүй вискан шүүлз. Одоо Шанетийн нөхөр энэ бүх бир болон бүрэгдүүд ингээ бүр нэвгүй байдалд орж байгаа байхгүй. Ягаад гэвэл дараагийн тэргүүнийг бүгд виз болно гэж боддог байсан чинь дараагийн тэргүүн заавал виз болох албагүй шүү гэдгийг Рулакт саяны мэдээлэлээр баран хэлээд өгчөж байгаа маа. За сцен солигдож манай Тя өвөөгийнхөө бэлгэлсэн номын санал очноо. Өвөө нь өөрийнхөө ажлын өрөөний хажууд байгуулсан бол та. Ингэснээр тэрийг охиноос хамгаална гэсэн бодол бас байгаа нь бас илэрхий байгаад байгаа. Ягаад гэвэл виз нэг өдрөөс хорлоод алчих үсэхгүй шүү дээ бас. Хүн ухаантай байна гэдэг аюул дагуулдаг гэдгийг илэрхийлэн шүү дээ. Тэгээ мань Тяачин болонгуудаа орж ирэл амар баярлсан л та. Өмнөх амьдралд нь хизээч ийм амьдрал байгаагүй. Үнэхээр гоё байснаа бодоол. Байж итэл ханаас нь Кариг нэрхэм гараад ирнэ. Сайхан газар бай шүү. Тийм ээ. Ан сурлагтанд онцгой хичээл заад тохирсон газар. Өнгөрсөн амьдралтаа ажилдаг байсан газартаа одоо аюулгүйгээр хүчрхчиж болно. За таны мэдлэгийн төвшинг тогтооход энэ хангалттай. Шулуухан хэлэхэд Френти авах та худалдааны тал дээр 8 настай хүүхэд баймааргүй мэдлэгтэй байсан. Бас мэдрэмжтэй юм. Та хизээдээ худалдааны чиглэл болон Тилмагийн эдийн засгийн онлын талаар сурчсан бол би өвөөгийн оронд Ламбардгийн бүх ажлыг зохицуулдаг байхдаа өдөр болгон асар их ном уншдаг байсан. Энэний л тусламжтайгаар би өнөөдрийн мэдлэгийг хураагаад авчиж тээ. Одоо бодоход нэг тийм сайхан цаг үеч бас биш бол та. Таны соёлын талаарх мэдлэг баг зэрэг дутмаг байна. Би бичиг цаасны ажил гээл дандаа дотоод асуудал боддог байсан болохоос язгууртны ёс зүй соёлын талаар мэдлэг маань 10 настайгаас минь хойш баг өөрчлөгдөөгүй. Мэдээж таны насныхныг бодож үзвэл энэ мэдлэгтэй байна гэдэг үнэхээр гайхалтай авах ба. Гэвч Френти авах та өөрийн мэдлэгтэй сэтгэл хангалуун байж чадах уу? Энэ бол хизээж байж болохгүй зүйл. Мэдлэг гэдэг бол ангаж сангаж байж л илүү ихийг цуглуулдаг зүйл юм. Би гэр бүлийн тэргүүн байхын тулд нэр хүндтэй тансаг байдлыг эрхэмлдэг байх ёстой. Жаахан байна гэд өөрийгөө хөдөлмөрийг ашиглахгүй байна гэдэг бол тэнэг хэрэг. Учир нь би ирээдүйд гэр бүлийг авч явах ёстой. Бүр цаашлаад улс орны ирээдүг залах ёстой хүн болохоор тэр. Сайн байна. Тэгэхээр хоёулаа өнөөдрөөс хичээлдээ орцгоё. Шанет авахаас тусламж авахаас өмнө эхлээд анхан шатны ёс зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Анхан шатн гэхэд л ийм одон ном байгаа мó да. За тэгвэл эзэнт гүрний ёс чигийн талаар зохиолуудыг сайхан уншицгаая. Энэ л бит хоёрыг өөрчлөн гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр манай Тяач өдөр болгон өглөөнөөс орой бол дандаа соёлын тухай хичээлүүд үзэж эхэлнэ. Ягаад гэвэл манай хүн чинь өмнөх амьдралдаа язгууртны нэг ч үдэшлэгт орж үзээгүй, нэг ч дебют хийж үзээгүй болохоор манай хүн хизээж тийм язгууртны ёс зүйг гэж мэдэхгүй, харж байгаагүй, ер нь бол зарц боолоос ялгаагүй амьдралыг амьдэрсэн шүү дээ. Тэгж байтал хит хоногийн дараа дэлгүүр нээлттэй хийх гэж байгаа тухай сонсноо. Тэгээд дэлгүүрийн үүдэн
тэнд нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй бүх зүйлийг хариуцаад энийг тийш нь зөө, тэрийг тийш нь зөө гэж хэлсээр л байж идэг. Тэг хүмүүс олонгод энэ шин дэлгүүр байх шиг байна. Энэ юу зардаг юм болоо? Ийм том газар барина гэж бодсонгүй. Сайн байцгаана уу? Би гаалахны хувцсны дэлгүүрийн менежер Волет байна. Манай дэлгүүр 7 хоногийн дараа гэхэд нээлттэй ихж байгаа. Та нар заавал хэлж үйлчлүүлээрэ. Залуу өмсгүй минь. Чи ирж хүчтэй байна шүү. Тэгтээ энэ юу зарах гэж байгаа юм болоо? Бид язгууртнуудын ордог ойдолчны газар гэж сонсч байснаас хувцсны дэлгүүр гэж огт сонсч байгаагүй юм байна. Үнтэй ногоон бодог хэрэгэлсэн байхаас харахад яалтчгүй нүдэнд тусгаар юм. Юу зарах гэж байгааг мэдэхгүйч үнтэй л байх ч таараа. Бидний шиг хүмүүс хизээч юм зүйл худалдаж авч чадахгүй байх. Манай дэлгүүр захиалгаар хувцас оёлдог дэлгүүр биш ээ. Бид бэлэн хувцас зардаг газар гэж ойлгож болно. Бэлэн хувцасаа. Тийм ээ. Хоёрхан мөнгөн зоосонд багтаад хувцас худалдаж авна гэж боддоо. Бүгд минь чи дэндүү тоглоомтой байна. Хүүхдийн хувцас оёх даавууг авахд л нэг мөнгөн зоос болдгоо штэ. Яаж бүр ажлынхаа хөлстэйгөө орсон том хүний хувцсыг 2 мөнгөн зоос багтаана гэж чи биднийг оронгуут л үнэндээ 10 мөнгөн зоос гэж зогсож байх байцтэй. Үгүй би тоглоогүй. Би цаашлаад энд амьдрах болно. Та бүхэнд худлаа ярьж яах юм? Тийм ээ мэдээж. Гэхдээ манай бараанууд хурдан зарагдчих магадaltaй учраас нээлтийн өдөр эрт ирээрээ. Харж үзэх үү? Үнэхээр сонирхолтой юм аа. Мартин дийн талаар хэлэх үү? Хизээ нэрээ 10 хоногийн дараа болох уу? За 7 хоногийн дараа нээлттэй болно. Босоддоо сайн дамжуулаарай. Манай дэлгүүр заавал орж үйлчлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За эцсийн солигдож хатан өөртөө хувцас соёулаа сууж байна. Тэр мэдхэд өөрийнх нь аав нь хурж ирээд өршөөгөөрөө эрхэмдээцээ. Тэр хүн миний бодсноос ч илүү зөрүүд байж. Түрүүнээс хойш ганц ч үг ган хийсэнгүй. Ийм байдалд хүрэхгүй тул чадах бүхнийг хийсэн боловч чадсангүй. Гаалахан Ламбарди. Эрхэмдээц юунд нь ингэж тавгуут нь юу болчихв гэж анхаарлаа түр сарниулагтайгаа зэрэгцэж хатны хурууг хальц үснэ. Ингэснээр түүнийг цаазын давцсан лөө байж хар болно. Тэгээ нэг гүйцэлглүү заагаад чи үлдээд боснд бүгд гар. Ягаад надад ямар ч мэдээлэл ирэхгүй байгаа юм? Эрхэмдээцээ. Бид үнэхээр таны тушаасны дагуу бүх хүчээр ажиллаж байгаа боловч үнэхээр олж чадахгүй байна. Чиний эцэг саяхан шүүхийн ерөнхий сайдаар томилогдсон. Тийм ээ эрхэмдээцээ. Хэрвээ чи энэ ад жаргалыг эдлэхийг хүсэхгүй байгаа бол үүний ард байгаа хариуцлагыг үүрэх ёстой тийм биз дээ. Гэхдээ би түүнийг харах болгонд тэр өвчнөдөө шаналн суудаг байсан. Надад жаахан л хугацаа өгч. Яагаад тэр хотоог хүртэл өгөхгүй байгаа юм бэ? Тэр хүүхдэл өгчихгүй бүх зүйл сайн болчиход хахад зүгээр л үгээд өгөөчтэй. Дараагийн удаад тунгийн ахиухан нэмээрээ. За ойлголоо эрхэмдээцээ. Энэ яаж байгаа вэ гэвэл хатан тэр үйлчлэгчээр дамжуулж 2 дугаар ханхуг фризийг нь хорлох гээд байгаа нь тодорхой болно. Бурхандаа баярлаа. Би биш 2 дугаар хангуул өгч байж л болоо. Гэт эцсийн буцаж солигдож гаалаахны хувцсны дэлгүүр нээлтийн өдөрлөө шилжнэ. Нэг хүн 2-оос илүү зүйл авч болохгүй шүү. Бүгд дарааллаа зогсороо. Сүүлийн 3 хоногийн дараалан борлуулалтын тайлан өдөр болгон бараа татаж байгаа ч ихэнх бараа дуусч байгаа болохоор эрт хаачлаглаа. Энэ янзаараа байвал 1 сарын дараа гэхэд бид зарах ямар ч барааны нөөцгүй болох гээд байна. Бид төлөвлөгөөнөөсөө хурдан салбар дэлгүүрээ нээх бололтой. Үйлчлүүлэгчид маань дийлэнх нь гэрэлсэн эмэгтэйчүүд тэдгээр хувцсыг худалдаж хин хэдийг нь мэддэг учраас ийм үр дүн гаргах нь ёс зүйтэй гэж бодож байна. Тийм шүү. Гэхдээ энэ удаад шинээр ажилд авах ойдлчдыг 80% эрэгтэй хувцс үйлдвэрлэхэд ажилуулах хэрэгтэй байна. Өшөөгөөрэй. Гэхдээ ажилчид тийм их ачаал авч чадахгүй болов. Одоогийн байдлаар зөвхөн эмэгтэй хувцсны захиалга 2 дахин нэмэгдсэн байгаа. Санаа зовох хэрэггүй. Ламбардын гүнгийн захиалга энэ байна штэ. Ламбардын харшийн бүх үйлчлэгч зарцнаар зориулсан хувцсны захиалга байна. Ард талынхыг бас хар. Энд чинь үүний ачаар шинэ ойдлчноос гадна Ламбардын гэр бүлийнхэн зориулсан гүнгийн нэрэн доор түр хугацаанд урлагчдыг ажилуулах боломжтой боллоо. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ламбарди гэдэг нь амар том бизнесийн групп. Тэрний ойдлчдыг нь өөрийнхөө мэдэлд авч ажилуулах боломжтой болчихж байна гэсэн үг. Цалин хүсийн ихтэй өгнө л дөө. Ламбарди гэр бүлийн урлагчид оёсон хувцс гэхээр хинч бидний хувцсыг чанаргүй гэж хэл зүрхлэхгүй. Та яаж гүнтэнтэй хэлцээр хийж юм бодно л доо. Хэрвээ энэ төлөвлөгөө амжилттай болвол Ламбарди гэр бүлийн урлагчид үйлчлүүлэгчдийн хувцсыг яс хийгээд дуусчихна. Тиймээс өвөөд хүсэлт бичээд явуулчих гэрэг нь. Чадварлаг ойдлчид үйлдвэрлэлийн бүтэмжийг улам нэмэгдүүлнэ. Олуулаа үйлчлүүлэгч нарын хувцс хурдан хийгээд дуусчихвал манай ойдлчид гэсэн эрэгтэй хувцсыг чадвараа дээшлүүлчихнэ. Тэр их холыг харсан байна. Авхаа та цайгаа нэмүүлэх үү? Эсвэл шинэхэн жигнэмэг шоколадтай жигнэмэг ч юм уу идэх юм уу? Таны үсэнд тууз хэрэгтэй юу? Би тань зүгээд өгөх үү? Ёстой ядаргаатай юм аа. Дэлгүүр нээгдснээс хойш тэд бүгд л надад сайхан хандж байна. Гэхдээ гой байсан л та. Дарамттай санагдаад хари ихэллээ. Ямар нэгэн зүйл зах янзгаараасаа хитрэх юм бол ер нь л дарамттай хэцүү санагдаж эхэлдэг. Тэрний жишээг л ер нь харуулад байгаа юм л та. Тэгээ манай хүн чинь бүр залхсан байдалтай явж намын сорой гэж хэлээд явнаа. Яваал ээж байгаа цаг агаарч үнэхээр сайхан байж манай хүний сэтгэл санаа гоё тайвширсан байна.
Тэгээ манай хүн хоёр ихэртэй явж тоглолт юм уу гэдэг санаатай тэдний гэрлөө явнаа. Гэрлүү гэх юм уу нэг тэд нар чи бөөнөрөө нэг том кастл дамдраад идэг байхгүй юу? Тэр кастлынх нь баруун болонголон тойрч явдаг. Тэгсэн чи тэр хоёр болонгот зэвсгийн эрдмийн бэлтгэл хийж байгаа. Тэр нь хүлэг баатрууд идэг бэлтгэлтэй. Сэлмээр ирэн савчиж ирэн бэлтгэл хийдгээл гэсэн үг. Тийм болохоор манай хүн нэх гой өөрийнх нь баг өөрөөс нь өөр хүн баг мэддгүү тийм цэцэрлэгээр явж итэл гинт модон бөмбөг хурж ирээд хамрыг нэвцөхөд хамарнаас нь цус гойж ичнэ. Тэгэхэд хэн байсан бэ гэвэл энэ вискал. Тэнгуутаа лаа царай мотой амтныг хардаа гээл хөөгнөд нүрцэн инээж өгж байгаамаа. Бэлгсаг нь бол ингээд вискаг хоёр ч хоорондоо нийлж хагаад мэнхийн хоёрыг ягаа хийцэн байгаа байхгүй. Тяг гимтэйг бэлгсаг чи юм навшоо. Өөрийгөө яг юу хийж ин бодов. Чи намайг юу гэж дуудсан бэ? Тийм ээ би чамайг навш гэж хэллээ. Юу гинэ чи? Чи юм уу ичгүүргүй амтан гэсэн чи манай хүн чи амар нохоос нат барьж аваад шороо аваад жидээ ичдэг байхгүй юу? Гэвч бэлгсаг амар уртай. Модон сэлэм барьж аваад толгоолоо яг цогтгийн даваан дээр хойноос нь сэлэм шидэгд ороод ирнэ. Хин байсан бэ чи манай хоёр ихэр. Тя чи зүгээр үгээл гараад ирсэн. Манай хүн чи шууд сэлэм бариад хамгаалах гэдээсэн чинь уурлаад чи тяг юм болгосон уу гэж уурлсан чи манай тяж амар хүүхдээр айгу гоё охин штэ. Тийм болохоор гарын барьж аваад хэрэггүй тэг хэрэггүй гинжилж байгаа тухайн алдаад унцдаг. Энийг нь харсан манай хоёр их хэрчмөр амар уурлаад тяг яаралтай имлэгтэй байж хэрэгтэй байна. Тэг чи би зүгээр л тэгээ нөөдөг чи уг нь мэдэхгүй шүү дээ. Зогж амжааг байгаа шүү дээ. Чааваас нэг хальт бөмбөгөр санансрахгүйгээр очиж зогцсон. Тэг бусдын нүдэнд долонгуудаа сэлмээр зүхүүлж байгаа юм шиг харагдчихлаа юм л та. Тэнгүүт та хитргийн хөнгийн юм аа гэл. Уус манай хүн чинь нэг уугнаад нэрэн дээрээ бондоочлоо гэдээс бас худлаа байж таардаг. Тэгэхэд манай хүнийг имлэгтэй байцсан. Амаа өмч очиж дэмжлээд байж идэг. Тэг үүм бүгд амар сервисний зарайтай хурж ирээд. Фермтэй хэрэг байдалтай байна. Тэгэхээр тийм ч настай биш байгаа. Толгоон жоохон гэмтэл учирсан болохоор түүнийг үргэлжлүүлж харж явах хэрэгтэй байх. Аз болоход түүний хамар хугараагүй. Гэхдээ тэгсэн ч гэсэн аль хэдийн их амархыг зөвлөмөр байна. Манай хоёрыг ч амар хөөрх ээжээ би яах вэ? Тэ үнэхээр их цус алдсан. Бэлгсаг алт юу хоёр мөн авшнууд юу болсон юм бэ? Удаанаа тайлбарлалтаа хонгорууд минь би зэвсгийн эрдмийн бэлтгэлээ дуусгаад таг харахаар явж байсан юм. Тэгээд би цэцэрлэгт тагийн дуг сонссон. Тийшээ очтол бэлгсэг модон сэлмээр зодож байсан. Би түн рүү шууд очсон. Бэлгсэг принтийг модон сэлмээр зөксөн гэж юу? Тэ айл гэдгийн газар твтэж байсан. Бас их зүйл алдсан. Бид хоёр уурлаад бэлгсагийг цохигдол. Тэ болохгүй гэж хэлсэн. Тийм болохоор бид хоёр огт цохиж чадаагүй тэр хоёр навшиг. Аава би мэдэж байна. Бэлгсаг Алтю хоёрыг дууд гэж хэлээд өвөө яваад өгнө. Сцен солигдоход мань бэлгсаг Алтю хоёр хоёулаа өвдөг дээрээс өгөрцөг. Мань бэлгсаг бол тоосон чинж байхгүй. Тэр нас саяны цохилтонд унахта гараа углаа ийцсэн юм шиг үлээ. Тэгээ гараа ингээ бооцсон явж яваад байгаа харагдлан лээ. Чи ферентиаг зогсохыг гуйхт нь үлээ ошоосон. Зэвсгээ даллааж түүнийг гэмтээсэн. Өнөөдөр хийсэн чиний үйл яагаач төвшөөрөгдмөнгүй үйлдэл байлаа. Шудраг бос юм. Модон сэлмэнд гараа угаалсан хүн би шүү дээ. Бас яагаад аавын ууган хүү болох би хагас цуцантай найрсаг харьцах ёстой гэж эргүү балаа мө өвөг нь намайг бүр соолгаадах санаатай шүү. Чамд өчүүгэн ч харамсах шинж алга. Чи хийсэн буруу үйлдэлийнхээ төлөө ариуслаг хүлээх ёстой. Аав чинь ферентиад учруулсан гимтлийн чинь төлөө чамайг шийтгэх болно. Мөн өнөөдрөөс эхлэн ферентиад ойртохыг чинь хориглож байна. Хэрвээ чи дахин гэр бүлийн тэргүүн болох миний үгийг зөрчвөл Домбардигийн байр суурийг алдаж магадгүй ш. Гэхдээ өвөө эн чинь бас аалч юу? Бэлгсэг ферентиаг модон сэлмээр цогж байгаад чи яагаад зогсоохыг оролдоогүй юм? Өө би тэгэхээр бэлгсэг гинтгэн л тэгчихсэн болохоор би сэлмийг зөвхөн мэрэгэн ухаантай шудраг хүн л барих ёстой. Эсбөгөөс зэвсэг барьсан алуурчнаас өөр ялгаа байхгүй. Хэрвээ чи сэлэм барихад тохирох хүн гэдгээ баталж чадахгүй бол зэвсгийн эрдмийн бэлтгэл өнөөдрөөс эхлэж зогсох болно. Одоо явж болно. Дахиж ийм асуудлаар миний ажлын өрөөнд дуудагдахгүй байна гэж найдаж байна шүү. Гэж хэлээд мань хоёр гарч явнаа. Би төрүүлээд явлаа. Хэрв чи сэлэм барихад тохирох хүн гэдгээ баталж чадахгүй бол сэлмийн эрдмийн зогсоох болно гэсэн. Гээл нөгөө гүйлээд алж арай зөөлөн сэтгэлтэй байгаа юм л да. Явж бэлгсаахыг бодвол мань бэлгсаач юу гимсэн чинч аахгүй дотроо бодоол энэ шудраг бос байна. Шудраг бос байна гэж хэлж байна. Гимсэн хүн би шүү дээ. Яг үндэл хамгийн үндэнцэн өөрөө л да ягаад гэвэл хоёр ихрийн сэлмэн тоногдоод гараа ухлаа ийцэн. Ингээ пэйж идэл манайш руу амар урлаа юм уу мөшөглөөл цохиол байж идэл. Гинт хөлийн дэгээдээд унгаачнаа. Хэн байсан бэ гэсэн чи манай хоёр ихэр. Өө бэлгсаа гихвдэж байгаа байх та. Тийм ээ. Тэгээд энд юу ч байхгүй байхад ягаад унчих вэ та? Хөөе бэлгсаг, гарч нь их өвдөж байна уу? Бид хугарчихсан гэж сонссон. Чи өвдөж байгаа байх та. Хугарсан гарчин аль хэдийн маш их өвдөж байгаа байх. Гэхдээ хүлчин бас угарчихвал яах бол бэлгсаг? Болтой гойж байна. Гэхдээ хэрэг хүлчин бас угарчихвал чи дахиж ямар нэгэн зүйл хийж чадахгүй болох юм биш үү? Театр амар байх байлгүй? Тийм шүү. Намайг үнэхээр уушлаарай. Би дахиж хизээч тийм зүйл хийхгүй.
Илэгсэк үнэхээр суулдаар бас мунхаг юм байна. Чи буруу хүнээс уушлахгүйгээд байна. Өвөө намайг фрэнтэд ойртохыг оргилсан. Гэр би түүнээс орчиж уушлахгүй чадахгүй. Тийм гэж юу? Тэгвэл яаж чадахгүй нэ? Тийм бол түүнийг сайн сонсох хэрэгтэй болох нь манай тад ойртох тухай ботоод чирэггүй гэж хэлээд яваад өгнө. Энэ виз бол амар урттай. Хаалга савж орж ирэл. Аваа, энэ бол ядгуулдан гадуургал шүү. Би таны ууган хүү. Бэлгсаач бас таны ууган ач. Гэтэл та Фрэнтиагийн талд ороод байх юм. Миний бизнесийг булааж гаалаханд өгснөөс хойш энэ бүхэн зогсох болоогүй юу? Одоо бүр хүүг минь хүртэл Фрэнтиагийн өмнө айлгаж байна гэж юу? Бас сонсох нэ та тэр утгагүй хувцсны бизнест нь хүртэл оролцож байгаа гэсэн. Яагаад тэр зарцнаар зориулагдсан дорд хувцсыг тэгж их сонирхоод байгаа юм? Утгагүй бизнес гэв үү? Чамд тийг санагдаж байсан юм уу? Энд чи ердөө л ингийн ард зориулсан бизнес биш гэж юу? Ийм өчүүгэн зүйлийг хэн ч хийж чадна. Тэгвэл яваад өөрөө хийгээд үзэлтэй. Хэрвээ чиний хэлсэнчлэн тийм өчүүгэн хэлбэр зүйл байсан бол хийгээд үзэлтэй. Ламбардын нэрийг ашиглахгүйгээр яваад үз. Хэр амжилттай байхыгаа бидэнд харуул. Таны бодлоор би тэр навшаас дутуу гэж юу? Би зүгээр л хөрөнгөө ихсгэх гэж яарахын оронд хааны гэр бүлтэй харилцаагаа өргөжүүлэхийг л хүсэж байна. Та бодоод үзэлтэй. Хааны гэр бүлийн тусалцаатайгаар тэнд ямар ч хүндрэл учрах талаар бодоод чирэггүй болно. Гэхдээ Ламбардын овогч гэсэн эзэнт гүрнийг хэсэг учраас бид тэднийг холбоотон гэдгээ харуулах нь илүү чухал байх. Ийм тусгаарлалцсан байгаадах шаардлага байхгүй штэ. Эцсийн эцэст бүх зүйл би танд бас гэр бүлийнхээ төлөө л хийж байгаа. Гэр бүлийнхээ төлөө бас миний төлөө гинүү. Энэ талаар ярьсан дээр нэг зүйлийг тодорхой болгочихъя. Виз. Чи одоо эзэн хааны гэр бүлтэй ойр байгаа биш, харин Агнестай илүү ойрхон байгаа юм. Одоогийн эзэн хаан Жовинис чамайг хөвчлэн дуудаж байсан удаа би юу? Эсвэл хатны өргөөнд бус хааны ордонд чамайг оройн зогж үрж байсан уу? Тэр чиний бизнесийг булаасан гэв. Гаалаахан байгаагүй бол тэр бизнес Агнес нар Ламбарди гэр бүлийн хөрөнгийг сорох хэрэгсэл болгон ашиглах л байсан. Бусдыг нь дурдах шаардлагагүй байна. Чи л Агнес нар одоо Ламбарди гэр бүлийн бизнест хошуу дүрсээр байгаа шалтгаан нь өмнө өрнөдийн зилүүд газраар тэнүүлчиж явсан нэгэн овог тэр хэрээнүүд баруун овгийн газрыг булаан авсан шүү дээ. Тэд бол гарал угсаанд дэндүүд донцсон гуйлагчд. Виз. Өдийг хүртэл чамайг миний хүү уучраас бас хийж би хүчин чармаалтыг чинь хараад хэдийгээр тоо томшгүй олон алдаа гаргасан ч би чамайг харж бас өршөөж ирсэн. Тиймээс энэ миний анхны бөгөө сүүлчийн анхаарал шүү. Намайг битгий гар дээр байгаа бүх зүйлийг авахыг хүргээрэй дээ. Ламбардигийн тэтгэлгийн өдөр хааны ордонд орох өдөртөө чинь давхцсан гэж сонссон. Аль нэгийнх нь анхааралтайгаар сонгосон чинь дээр шүү. Гэр бүл үү? Эсвэл Агнес үү? Би яах ёстой вэ? Ордонд орох асуудал аль үжийн хатантай ярилцаа тохирчихсон шүү дээ. Би яах ёстой юм бол? Энэ байдлаар миний Ламбардын овгийг хураагаад авчихгүй яа гэ байж ил нөө миний яриад байдаг. Агнес гэр бүлийн визийн толгойг эргүүлээд идэг эрхнэр нь виз сонгор минь хитрхи их зүйл битгий санаа зовоо. Чи чин аавынхаа нандин хүү шүү дээ. Аав чинь хичнээн хүдэн сэтгэлтэй хүн байсан ч гэсэн чамайг хайж чадна гэж юу? Гэхдээ аав хоосон сүрдүүлэг хийдэг хүн биш шүү дээ. Мэдээж аав чинь хэлсэндээ хүрдэгч хүн. Гэхдээ виз яагаад аав чинь чамайг зэмлэхтэй ноён гаалаахан хүртэл дуудсныг чи ойлгож байна уу? Учир нь аав дүн дуртай болохоор. Тэгэхээр миний бодлоор бол аав чинь гол зорилгоо гаалаахан гэр бүлийн тэргүүн болгоход ашиглаж магадгүй. Аавын гол зорилгоо тийм ээ. Хэдийгээр энэ энгийн иргэдэд зориулсан бага орлоготой бизнес боловч гэхдээ чи гаалаахан гэр бүлийн хүчийг ашиглалгүй. Өөрийн нэрээр бизнес эхлүүлсэн явдал нь аавд чинь гүн сэтгэл үлдээсэн байх гэж ойлгож байна. Тийм ээ. Тийм байж магадгүй. Бодоод үзэлтэй хайрт минь. Чи энэ бүх хугацаанд аавынхаа эсрэг явдаггүй. Хичнээн их зүйл хийсэн билээ. Гэхдээ хүмүүс тассан зүйлээсээ залхдаг талтай. Тиймээс аав чинь одоо чамаас илүү санаачлах шаардах. Чи юу гэж бодож байна? Би илүү санаачлах харахтай гэж юу? Хэрвээ чи гэр бүлийн тэргүүний эсрэг бат цогсож чадвал тэр чамайг улам мэтгэлтэй ахуйц хүн гэж харах нь гацаагүй. Үүнийг аавын чинь гэсэн өөр нэг сорилт гээд бодож болно. Аавынхаа жинхэнэ хүсэл зорилгыг олж харах сорилт. Тийм шүү. Нэрээ тийм байж болох юм байна. Утгагүй болох хатны цэнгүнд бэлгсэг ханхүүгийн амдрагч болсон баяр хүргэх зорилготой зохион байгуулагдах болно. Би аль хэдийн хүүхдүүдийн баярлж хөөрж байгааг тод харж байна. Ингээ байж итл манай таад ухаан ороод сэрнэ. Аав нь хажууд нь суудсан. Ухаан орсон уу? Аава би хаана байна? Би чиний өрөөнд байна. Чи баг бүтэн өдрийн турш ухаангүй байлаа. Толгой чин эргэж байна уу? Хаа нэгтэж өвдөж байна уу? Зүгээрээ. Юу болсон юм бол? Хагас өдөр шийдвэр гаргахад хангалттай хугацаа. Би Глюмерийн хоёроос бүх зүйлийг сонссон. Бэлгсэг чамайг модон сэлмээр зөксөн гэж сонссон. Гэтэл чи өөрийг нь гэмтээсэн хүүхдийг хамгаалахын тулд тэднийг болиулсан гэж ойлголоо. Ботон сэлмээ тийм шүү дээ. Ийм байдалд орсон бөмбөр цөхүүлснээс болсон. Ойлгож байна. Аав нь юу ч мэдэхгүй байгааг чинь ойлгож байна.
Миний хайртай хүн, чи яаж ийм сайхан сэтгэлтэй байдаг байна? Тэгэхээр хоёр их рүүд харсан зүйлээ нуусан байх нэ. Эсвэл хоёр ихэрт харагдсан зүйл нь зөвхөн намайг модон сэлмээр цогж байгаа л харагдсан байх нь. Ястай ч азтай юм да. За ингээд part 5 дуслаа. Та нар дараагийн бүлгийг илүү хурдан оруулмаар байвал заавал нэг комент бичээд лайк дарахаа мартаоцай. Хамгийн гол нь subscribe дарахаа мартаж болохгүй шүү.